Эмэгтэй хүнд бас их тохиромжтой ийм утга байна гэж ингээд хараад. За сайн байцгаана уу. За өнөөдөр бүгдээрээ нэг гоё утгатай танилцсанаа. За энэ бол Petrified Fish брендийн 818 гэдэг ийм загварын ийм утга байна. За энэ бол бас Petrified Fish брендийн бас хамгийн их борлуулалттай утгануудын нэг нь байдаг юм байлээ. За юугаараа тэгээд хамгийн их борлуулалттай юм бэ гэдэг юм би тэгээд ерөнхийдөө хараад үзсэн, өөрөө тэгээд санджаад сонирхоод үзлээ. Миний бодлоор бол нэгдүгээрт энэ хутга бусад хутгнуудаас онцлогдох хутганы ялгаа нь бол би хамгийн гол ялгаа нь ингээд гарт барихад маш гоё эвтэйхэн ийм тэгээд хөнгөн ийм утга байна. Тэгээ ер нь бол хэрэглээнд бол бас төгс тохирохоор ийм гоё хэлбэр хийжтэй ийм утга байна. За энэ утганы маань ган нь бол D2 гэдэг ган байгаа. D2 гэдэг ган бол ер нь манайхан ер нь мэддэг болцсон доо. Энэ хамгийн анх л утга хүмүүс хийгээл эхлэхэд D2 гангаар ингээд хийдэг байсан. Тэгээ одоо ер нь дэлхийд даяар бол D2 гангаар утгыг маш тийм их өргөн хүрээтэй тийм утга хийдэг, утганд маш их ашигладаг ангуудын нэг. Уг нь бол яг түүх нь бол нэлээд эртнээс юм байна лээ. Ер нь бол миний ойлголтоор бол D2 гэдэг гам бол ерөнхийдөө нэг тийм ажлын морь өндөр хүчээр ажил зүтгүүлж яхад тэгээ нэг ажил болгоныг нугалж чаддаг нэг тийм ажлын морь гэж хэлж болохоор ийм ган байна. Энэ ишнийх нь материал бол G10 гэдэг ийм материал байна. За G10 гэдэг материал бас утганы ишинд бол маш түгээмэл ийм хэрэглэгддэг ийм материал юм билээ. Юугаараа онцлогтой юм бэ гэхээр бас нэг хамгийн гол нэг ажилд зориулсан ямар ч хүнд хэцүү нөхцөлд ингээ айгүй бат бөх эвдэрдэггүй гэдгээр халдвартай ийм материал байдаг юм байлээ. За тэгээ байдлыг энэ ер нь бол G10 материалаар утганы маш хийсэн, манад бас зөндөө зарагддаг юм байдаг. За ийм онцлогтой гоё утга байна. Утганы хувьд бол ярих юм байхгүй гоё юм. За энэ дээр энэ хавчаарн дээр энэ фокус тохирж байна уу юу? Хавчаарн дээр юуных нь дизайнерын нэм гарын үсэг байгаа. За тэгээд энэ нэг түгжэн liner lock гэдэг ийм төгжтэй юмсэн. Энд нэг тийм төмөртэй төмрөө бүгдээр ингээд игээд тэгээд ингээд нэгддэг. Ер нь Petrified Fish-ийн утгнуудын дэлгэж хаагдахтаа бол их гоё юм. Зөвлөх ингэж дэлгэж хаагддаг. Энэ нөгөө дотроо шааргантайгаа холбоотой байдаг гэсэн шаарган дэм керамик юм байдаг гэсэн. Тийм харам өнгөтэй байна. За энэ утганыхаа бүгдээрээ ерөнхий хэмжээсийг нь бүгдээрээ хараадах юм. Ерөнхий хэмжээс бол нийт урт нь энэ арай юу өрөхгүй. Нийт урт нэг 20.5 юм уу да. 20.5 санжи урт. Эрнийх нь урт нь нэг 9 санжи байна. За энэ эрнийх нь зузаан хиттэй. Энийг харъя. Зузаан нь юу юм бэ шүү дээ. 3. Энэ янзураа. За ер нь тийм 3.3 бүрч тийм айхтар нэмгэн юм хүмүүнд одоо амархан уурч барихааргүй л юм байна. Тэгээд энэ ерөөсөө энэ би бол ингэж бодоод байна. Энийг 100 бодог гэдэг хүмүүсийн юунд бол аюу гой тохирох юм байна. Айгүй өвтөх ер нь тиймэрхүү утга байгаад байдаг. За ер нь гэхдээ энэ утганы хувьд үл байсан гэж бодоод байна. Энэ заавал эрэгтэйчүүд ингээд утга сонирхдаг барьдаг байх албагүй шүү дээ. Утга сонирхдаг эмэгтэйчүүд ингээд байна. Бас утга ингээд байна. Хэрэглээнд нь байдаг тийм эмэгтэйчүүд ч байна шүү дээ. Ингээд бас өдөө хадаа их явдаг те байдаг ч юм уу. Эсвэл утга нь бас дуртай эмэгтэй хүн. Тэгвэл эмэгтэй хүнд бас их тохиромжтой
ийм утга байна гэж ингээд хараад байгаа. Утганы хувьд бол ярих юм байхгүй гоё бат бөх. За утганы маань эр бол үлдэрх хэрээр байгаа мэдээж. Мэдээж юм эр бол ярих юм байхгүй гоё. Амарч асуудалгүй ийм гоё утга байна. За энэ нэг бас нэг юм ярихад за энэ D2 ган гэдэг бол хагас зэвэрдэггүй гэдэг юм ангилалд ордог. Тэгээ хагас зэвэрдэггүй гэхээр ингээд учиргүй зэврээд ундаг юм өрөөсөө биш. 12-3% хромтой ийм ган ер нь хутгыг хэрэглэсэн даруйдаа арчиж цэвэрлээд ингээд тус мос хүргээд байх юм бол ер нь D2 гантай утга бол яах ч ямар ч асуудалгүй хэрэглээд ингээд явж болно. D2 ган байтугай баг хромны орцгүй шахууд ийм гантай утга мутгыг ч гэсэндээ хүн арчлаад цэврүүлэхгүй ингээд хэрэглээд яваад байж болдог. За тэгэд энэ хутганы талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Тэ сонирхъя гэх юм бол одоо би юуныхаа вебсайтныхаа хаягийг энэ доор бичээд үлдээчихье. Та бүд вебсайт руу мань зочлоорой гэж өргөх байна. За ингээд өнөөдрийн утганы танилцуулга маань энэ дүрээд өндөрлөө. Баяртай вебсайтаа маань зочлоорой. Тэгээд YouTube сувгууд маань subscribe, like дараарай гэж хүсье да.